Эдийн хүүхдийн мэргэжлийн ихэнх Боссын дочор ахуус зургалтай тэгээ чогсон битэр би муугаа юмыг инээлгсэл юу яри хөгжөө гэж хоёулаа яриад очсон. Тэгээд энэ боссын эхний зураг дараа нь боссын шавыг инээлж байгаа зураг байгаа. Тэгээд доор нь одоо бичсэн байгаа. Yeah. Энэ юу гэж тэгтэн бид гурав зөндөө ярьж хөөрнө. Ишгүүдээ инээж хөхөрсөн. Сүүлдээ л усан шаруу болж хөөд минь чи инээлгсээр байгаад элэг авах нь гэж билээ. Усан шарууг инээлэхгүй сүүлдээ нөгөө чи инээсээр байгаад тэгээс болж хөөд минь чи инээлгсээр байгаад элэг авах гэж. Масахта бүрийн хатдаг мөн. За. Асуух бүрийн хүсэж авах уу? Асуулт авах гурван юм хүсье гинэ тань. Хүсье яа. За. Бичээвэ ма. За. За нэг. За эхнийх нь би танаа гэрч очиж авах уу? Юу гэнэ? Танаа гэрч очиж авах уу? Манай гэрч одоо 10 дахуцаас 20 нохойгоо манууд. Бадгүй ахад ортой цагтаач. Ганцхан ярьж байж очихгүй би ч тэнэмэл хөө шүү дээ. Тэрээ дадаг болчих. За нэг бичүү. Таны гарыг барьж авах уу? Таны гарыг барьж болох уу гинэ? Гар басха хөлийг барьж байна. Өдөрт та хэдэн удаа гараа угаадаг билээ гэж байна. Өдөрт. Тэ манай охноос асуусч байна. Тэгээд зургатаар нэг ярьсан баха би. Тэний дуусан уу юу? Дуусан. Өдөрт 20-30 удаа угаадаг. Би одоо таньдаа барьчихсан одоо гараа угааш. Тэгээд тэр эмчхүүнээ хэлэхэд ичгэдээр юм. Гэхдээ одоо ярихаас өөр арга гар цэвэр байвал биеийн ямар ч гэсэн 50% нь эрүүл мэндийн явна шүү. Казакууд Монгол нутагт анх орж ирсээр одоо 100 жил болж байгаа юм байна. За тэр үед цөөхөн казак байсан. Бид нар багтаа казакуудын анх үзээд айгаад чимээ гэрүүгээ орлуулдаг муу эсхий үедээ шикэлдээд гэхдээ орж ирсэлдэ манга гэд айгаад казакууд казакууд сүртэй шүү дээ. Шууны нэг өндөр малгайтай өндөр өсгийтэй гоцолтой тахтай морин их казин байсалда тэгээд ушаад оны дунд үеэс казакуудын хятад шинжээнд амьдрах хэцүү болоод Монголоор цуцчихсан. Тэгээд ховдоор дүүрэн казак иргэд болсон та. Тэгээд намаа марш чавсан маяга ховдын утгаар яваад маяга тэр ховдын сумдаар яваад казакууд Монголоор баруун аймгаар дүүрэн казак болсныг мэдээд тэгээд дээрээс идэгтэй казакуудын нэг аймаг байгуулад өгчигээд тэгээ Баян аймагийг 40 онд байгуулад ховдоос овсоос газар таслаад Баян аймагт байгуулчихсан түүхтэй ухаантай манай нутаг бол одоо Баян шүү дээ. Миний нутаг Баян аймгийг автозогт сум гэж байгаа. Хэдэн жилийн урд нутагтаа очсон. Тэс нөгөө уранханууд байхгүй. Бөвчтэй хуучтай ядсан хол явж чадахгүй. Гашилтал зовлонтой үгүй бол төвөл саднараа
Энд нэг таних миний барыг танихгүй хэдэн урайхаа үлдээд нутгийн маань 99% нь казак болсон байна. Тэгээ яг одоо шинэ ард үжиж болохгүй шүү дээ. Адилхан ах дүүнэр адилхан амьдрах хэрэгтэй. Харин казак охтууд ч хөөрхөн шүү дээ. Би урайхан хүүхдүүдэд ятгахжил явсан. Та нар одоо өөр хоорондоо гэр бүл болсоор байгаад тэнийг мангуу юмнууд гаргаж дуусгах нэ. Тэр чинь болохгүй. Казак охтуудтай суу. Цусаа хойдоо. Эрүүл сайхан хүүхдүүд гарах гэж хэлдэг. Тэгсэн нэг казак авгаатаа ярьшилдэ. Огонтой юусан огонтой гэж. Тэгээд охин чинь насад хүрсэн гэж. Хинтээ суулгах гэж байгаа гэсэн чинь казак хүүхдтэй гэж. Чи урайхаа хүүхдтэй суулгах алдаа охиноо гэсэн чинь. Манай урайхаа казак хоёр одоо хоорондоо муу биш. Ихсэн. Казак охтууд урайхаа хүүхдүүтэй сууж байгаа. Тэгтээ танаа урайхаа нуудад нэг муухай шинж байгаа гэлээ. Тэр юу гөхтэй амтаа өтөөд хөгсөд ирэхээ үед казак охтын маань хөөгд явуулчих. Салчиж. Манай казак нэг хүнтэй нэгэнтээ суусан бол садна гэсэн ном байхгүй. Хуучин чинь казак ямар ёстой байсан гэхээр эмэгтэй худалдаж авдаг. Тэгээд тал дээр баян чалтай казак 13 охин авгаатай байдаг. Тэгээ 11-тэй 8, 9 долоотой тийм байдаг. Тэгээд тэд чинь одоо казак охтыг худалдаад авчдаг байхгүй юу? Нэгэнтээ худалдаж гэсэн бол тэр эмэгтэй эргээд хайх ирэх байхгүй. Авсан нөхөр өгсөн бол тэр авсан нөхрийг нь ахтуу эрэхтэй ямар хүн байна тэр хүнтэй тэр охин суудаг. Тэр ёстой байсан. Одоо тэр ёс байхгүй. Устсан. Салж бол хамаагүй. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна, юу хийж байгаа гэдэг нь таныг. Одоо миний насны хүнээс ямар бүтээл хийж яах гэж асуух бол тэнийг асуулдаг. Тэгээд ихтэй яг 80 жил оролдож байгаа болохоор юу хийхгүй байж болохгүй бай. Цаг барагдахгүй бай. Өгөж өгөхгүй бай. Тэгээд нэг юм сонио оныгоо сая гарсан байна. Тэнийг хараад одоо би баярлах юм, гойнох юм. Ардаа өнөөхөд хүрүүдэрч гэж байсан. Яруу найрч. Хүрүүдэр насарсан. Тэгээд диважид очсон бай. Тэгсэн чи тэнтэр наваасан гээд одоо магаат явуу hodon чимэт гадаа намд аюу мою бүгд хаач нөгөө тэдэр чи шаваад авсан бай. Шаваад цаа чи нарт чи юу болж яанагс ийм болж байгаа Монголд баах юм ярьж гинэ. Гэхдээ тэр бас нөхөр яагаад ирэхгүй байна. Тэр их хэрэгтэй байна. Бидэнд тэр нөхөр их хэрэгтэй байна гэж гинэ. Тэгсэн бүрүүдээр хэлжээ. Цаадахсан наашаа ирэх зам байхгүй. Таамаглын тухай дурсан чинь ном бичээд нэг ном хэвлүүлчихсэн. Нэг ном хэвлүүлчихсэн. Тэгээд одоо хоёр дахь ном бичиж яах гэж гинэ. Тэгсэн чинь тэд хэлж байгаа. Таны тэр бидний дурсан бичих гэж юу байгаа. Тэр нөхөр өөрөө бидэнд хэрэгтэй байна гэх. Яа та нар яг бид нар одоо ингээд номоо хэвлүүлэх гэсэн чинь хэвлийн соёл гэдэг мэдхгүй бадарч байна. Бидний бүх юм чи баасан хийдэг байсан. Одоо баас байхгүй болохоор бид нар бадарч тэний бушаа ацаа гэсэн гинэ. Тэгээд очих мэдхгүй очих байлгүй дээ. Яагаад тэр хэвлийн соёлоор дутаж яана вэхээр би одоо Русны орнд 60 жил ажиллахдаа хоёр салбартаа голлож ажилласан.
Нэгдүгээр залуу зохиолчтой ажиллах зохиолчдын болгон дугуйд салбар аймагуудад байгуулах ажлаар 40 оны дунд үеэс аваад бахан хөөцөлдөж байсан. Хоёрдугаар сүүлийн үед энэ олон би дөрөв хэлсэн шүү дээ. Энэ шинжилгээ соёл урлаг утга зохиолын бүх ахмад үеийнхэнтэй би хамт өссөн. Тэдний ихэнхийг мэдэн, зарим нь над багшилж байсан, зарим нь даргалж байсан, зарим нь хамт зохиол бичсэн, заримтай нь үзүү зайнаас танил сайн сайхан толгомолгоо тохиолдод ингэж явдаг байсан. Тийм учраас хамаг нөхдөр явчихсан. Тэдний чинь тухайн хүн бичих хэрэгтэй шүү дээ. Дурсах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би энэ хоёр номыг энэ хоёрыг бичсэн. Тэгээд хэвлийн соёл мэдэхгүй бид нар баларч байна гэж юу хэлээд байгаа юм гэхдээ хамт номыг хэвлэл бэлтгэл гэдэг чинь бол маш их зовлонтой ажил байхгүй юу? Нэгдүгээр зохиолчийн гайвал шивэл эхийн. Тэр эхийг уншин. Үгүйсгийн засвар цэг таслал хавдуулах томжиж эсэг айлаа хэлэх уламаар хэлэх гээд тэр нэг цаг 3 цаг 5 цаг 7 цаг 11 цаг 13 цаг тэр олон цагнуудын хаалт усээ тэгээд тэр хаалт хашилтгээд хэвдэж одоо янз бүрийн их байхгүй. Тэгээд нөгөөдөл маань тэр цалигнууч бол тэр надтай ажиллаж байгаа үед гоцоо намайг надад редактор болдог. Тэгээд намайг нэгдүгээр гарвшмэл ихэн үгүй. Хоёрдугаар нөгөө машиныг унши. Тэгээд хэвэл утгаар хэрэг газрын даваад аваа. Тэн дээр бас масуур илбэр бол тэрний хий. Тэгээд хэвгүүлүүд очив. Гөрөөд анхны үлдэн хууцгаа дээр талгуур гарвшмэлээр өрчихсөн. Нэг хат тосгоочсон. Ийм бадрахаа ихээр. Тэр гараакры. Тэр гарвшмэл ихийг унши. Тэр яагаад гэвэл нэг надад малтай үгүйсгээс асуу бүхэн юм шүүж байгаа. Тэр хэлгүүд миний үйсэнийг тэр хэвлээ засгсан тасаад дараа нь одоо эцэг юу гэдэг нэг ном маягтай болгоод ирнэ. Одоо үйш задрах энэ номыг задрахтаа хэлгүй задрахгүй хэлгүй гэж. Тэр энэ номыг би дахиад үйш. Ингээд энэ ном гарна. Манай хамбайд номоо гарсан гэж баялдаг. Миний тэр хэвлээ зовлонгод бичихгүй. Тэдний өөрсдөө тэдний хэрцүү хийхгүй. Тэр монцоогоо над томорхоод би жижигээрээ тэдний зарцсан болж яддаг байхгүй юу? Би нэг чонгаа ном, тэмдэг цонгаа ном, тастын дугаа ном, оюуны ном, чимгийн ном, намтгийн ном, тэгээд ойчгийн ном, хамсангийн ном, тарвагийн ном, явуу хөлөнгийн редактор ном. Маш олон хүний номыг ингэж гаргасан байхгүй юу? Ухаантай намтгийн цаг төрийн өмнө гэдэг арман байна. Энэ арманыг би редактордаг бол төрийн шагнал хэвлэх хүртэх байцгаа хэвлэхгүй юу? Юу ном болохгүй юу гэдэг тийм асуултанд хүрчээд байсан шүү дээ. Нөгөө чинь сургасан 12 хуудастай 50-60 дэвтэр дээр цаг төрийн өмнө хүчин үсгээр бичсэн. Хөөхөн тэр халбуур тэр олон юмнууд чинь сонсоор байгаа энэ бүхний цуглуулад за нэг юм хийж болох юу тэр болоод авсан байхгүй дотроо. Тэгээ шоронгоос гараад 10 жил энэ ормон дээр ажилгүй суусан. Тэр үед 10 жил ажилгүй мөнгө төгрөггүй амьтны гэдэг намд маш хэцүү байсан. Яг ардын зураа шүтбэрийн баатар зүлтэн энтергээд намдгийг одоо бас наашаа гэж дэм тус болсон хүмүүс байсан. Гэтэл намдгаар амь зүүжсэн бөмбөг ногоо чатрах намдгийг бүх бах шоронгийн мөрөөр хангаж цаашаагаад намдгийг маань ойртуулахгүй. Одоо манай оюун энтергээд эдгээр ойртуулгүй шоронгийн ялцсан байсан гэдэг. Тэгжсэн аз болоход нэг жүжигэн уралдаан зарилсан байгаа.
söyleyeyim. De küçük oradan maksat arkada küçük bir şey döksün için. Onun için ne diyor gayretinden. Sonra bana doğru şangı yapsın bana. Sonra bana doğru gidip namtışı ayrı küçük hem küçük oldu. Arvancılığı hava koydu. Tekrar da Almanlara arvancılığı yatsı olsun. Almanlar dostuksun. Daha dökte de ertaktır yürüdük konkrikte. Şimdi huvvet batsar vakat. Namete oranda çıktık. Uçu sötlen tadan. Uçu sötlen tadan kum. Teri için uçu sötlen götürsün kola soktu. Nasıl bakıyor? Dağda bu döksün. Dağda bu namete oranda lektir de seni tarih. Geçti dağda ben gayrı aşkı ne işe tu orada bak. Namete iki vağı buğut horun. Zevulgan. Dağda kaçça yolun helhuk. Kaçça yolun helhuk. Tel bukuyum için dağda ben gayrı olun. Onu seni tezgah sal vurarken. Sonun buğutu sağ telgun okur bakıyasta. Sal vuruyor telgun okurlup dağda ben gayrı olun. Tergen okulda sıkatını hayıduğun dur, dağır okulda geç, kalkıyorsa. Latadan ben karar oldum. Tekrar okuduk şey öğrendiktir. Öğrendiktir bu materyal, latadan ben karar oldum. Namı yamdırı yetkiyordu var, latadan ben karar oldum. Onun seninle bu tergen, bir hellis, latadan ben karar oldum. Latadan ben dengat, odan bir taşkı söyle bak. Tenes kadını orus gibi hanesi komünistlerle bosa dönsası da notu girdiği hepin medeniyeten neyse darındıktan çıkıyor. Fakat odadan bu namken saktörü umenlik bir cil hağız darcı bütün cil hağız. Tekte ne oldu bu işiç? Nada da bu işi umuşiç gediyerdik. Ne oldu umuşsun böyle? Fakat namtı geçe cil hağızı. Mama darılsın hoşçu, uçucu hoşça hoş, kişi vakış. Ne oldu namtık, nada da mı geldi, o için kişi ötlek. O için kişi ötlek. Tekrar namtı, nada da nereye için şu bile, ormanı cil aktar çık. Kaç oldu olmuşsun, öyle ertaktır kızam bak. Namtıkı, zakatı ertaktır getir amır bu. Ne gitti vardı? Mongol biçim muhta. O gel, bunu dönü biçim. Zaten sevdimde hayat taşıldı, örtün koltuğunu, tam çeçkeyle sevmek ettiğini tuğa. Yargı bak. İyi mi? İyi yokta. Hayır da namtkin öğrekin verdi gökte amtı. Şad öğür biçim mayıkta. Bastık, ne bastı da bastı öğreyin ne mayıkta da. Vangılık ne gör, kimdik ne gör, ladadan bir ne gör. Namtkin kolu bu hak amta kim yoktan. Biçilik hillikte. Tekrar da öyle bir yerde aktarlığı da amır bak. Tekrar kendine ladadan batçı. O da o namtkin ağırdı o bakı. En zahadi o da hem de kuvvet. Ketim o da kaçta kesiyoruz vata dersin için. Ne o bastas orada uzgortuğun alttığın belgün. Ne kadar şeyde varındır güredir koyuk. Televizyon de orada dargıda sakın beylekte. Uğurdu çıkıyor polosu akı bakı. Yavaş açın. O da tur arasın. Hadi astın için ne kadar kişi erkek. Bu için bu namtkiga o da ne heller olur. Bak helmük tutuştu. Natat ne giyim, ormak ne giyim yokşim ha. Beni ne kadar umuşsa, olumcu yumuşak oyna. Kötü çiğnemek harcı koydu. Beni acil geç yamır beni. Kötü zamandan bir ne örtaktım gibi. Hindi ne oku gücüm hatta. Baksana bak şamda hoş etti. Çiğni hoş. Bodumcu bunu örtaktırız. Bu namdiyen abi kavur. Tere yakıptı. Ona göre temçerin, arı ayrı, yokta temçerin dettir. Koçum oğul biçikti.
Тэгээ намтын уншла, нэг удаа уншла. Би өөрөө ормон тэрвэд уншааг. Ормон гэдгийг бараг ойлгохгүй. Миний ганц уншсан ормон мод хэрхэн хатаагцсан байсан. Тэнэс өөр би ерөөс ормон Монгол ормон гараг. Энэ ч нашиг огсуудэр Монголд ирээгүй. Тэгээд яах вэ? Уншла. Боломжтой юм шиг санагдчихэл байна л да. Доорж валдан доорж халбуур аюун дээр энэ хорууд модогч одоо бачил байна юу. Тэгээд одоо өөрөө ярдагтад өөрөө хачин бичлэгтэй хачин хэллэгтэй нэг бол нэг үнцээр засах хэрэгтэй. Үгүй бол тэнд хадахгүй байх хэрэгтэй. Бодож байгаа яг шиг намтгийнх нь өөрийн бичлэгээр үлдээ. Ганцхан үг үсгийн засал үгээсэн үгээ нөхөй уруу зөрүү бичний нөхөй тайлцайтэнд хаалт хашилт юу гэдэг хэвлээ нарийн бөөшийн түй гэдэг хоёр гурван сар осолж байгаа арман дуусчихваа редакторлаа. За тэгсэн чинь бүр ноцтой асуудал гарч ирсэн. Ямар асуудал гарч ирсэн гэхдээ шинээсээ дэлгэрсэн. Монгол бичиг мэдэх бичээч баг. Одоо нэг яах юм? Яах сарва? Тогоос харууны бичээчд бүхэл бүтэн арманыг бичээчийн давтайгаар хийж бичүүлж чин үсэг болгож байгаа. За тэгээд нөгөөдгөө чи бичээч машинаа дараа дахиад уншиж бичээчийн үсгийг алдаад байна. Тэгээд утгаа хянах гэдэг очив. ийм юм болохгүй нэнийг үтэж арингүй. Тэнд даваад авчих. Тэгээд арай нэг хэл хүүдүүд очив. Тэгээд түрүү би хэлсэж гараахгүй нэг юм табаас ийм дадуу сондөр гараагаар өөрч. Нэг хар тос дагвасан хавтрын мэл. Өнөөхөө үүш. Тэгээд хүүдээр засвар гээ. Засвар хийгээ дараа дахиад өгөл тэр нараа цэвэрсэн байна. Засвар хийсэн байна. Гэхдээ үгүйсгийн авда байдгийг тэний засвар. Тэний дараа нөгөөдгөөс ном болгоод хэвлэн. Хэвчээ нэг хувийн надад ирвэл тайлгаа дахиж юуш задруулахтаа гаргах юм уу? Задруулахгүй гаргах юм уу? Задруулахтаа гаргах бас явуултаа. Мөнгө 15 мянган хүн хэвлэж байгаа. Нөгөө ч задруулах авчулах болоод тэгээд 5 үгийн ийм задруулах хэвлгүүдээр хэвлээ 15 мянган ширхэг энд авчулахын тулд дахиад ном дээр үн нэмэгдээ. Айгу би хариуцлага хүлээ. Би хэвлгүүдээр торгуул тарах байна. Тэр учраас эцсийн хяналтыг бол би маш сайн хий. Яста махара ясаар хийж байгаа юм чи. Тэгээд орно хэвлэлтэй гарсан. 15 мянган хүн хэвлсэн. 15 мянган бол тэр үед мантай эскорт тав байхгүй. Одоо миний ном 300. Намтын орман 15 мянган хүн. 15 мянган хүн гарсан ном уг нь бол одоогоор бол номын дэлгүүрүүд новшуулж хэвтэмээ. Гэтэл одоогийн үйлчлэл зөвлөлийн тэр дөрөв давхар байлгын хойд доод давхар номын дэлгүүр байсан. Тэгээд номын хөтөлбөр бичсэн. 1000 ширхэг үйлчлэл зөвлөлийн доолага номын дэлгүүр тавиад босод 5000 аймагуудад тарааж байгаа. Үйлчлэл зөвлөлийн юунд номын дэлгүүр тавьсан ном 7 хоногийн дотор алах болж. 7 хоногийн дотор 100000 ширхэг ном борлог гэж байгаа юм. Гадаадын бестселлер ном гэж нэг их гайхуудаж, тэнийг одоо манайхан орчуулж, 5 хүн хуурагдаж, тэр мө бага юмнуудыг уншиж цагаа барьж байгаа юм. Ухаантай л одоо тэр бестселлер гэдэг чинь зүгээр яах вэ? Сони хүн унших сони хайртуулын тадын нэлтүү гажигтай юмар сони юм, адам бүдэнэр сони юм.
Тэгээд уншаад байдаг. Уншны хэсэнд юу үлдсэн танд юу ч үлдээгүй. Тэгээд хоосон толгой хэвээрэл үлдэж байгаа. Тэгээд бестселлер ном гэдэг чинь бол тийм гайхамшигтай ном биш. Хүн хуурсан. Элдвэрд ярэ шалаа байлаа тийм ном баггүй юу? Тэр ном гадаад тийм бестселлер ном хийхгүй л гэдэг. Манай намдээ болоо тэр дөрөнгүүлгээд ном шиг болсон. Тэгтээ намдын армаа тэр гадаад зохиолуудыг чи дэргээд жинхэнэ зохиол байхгүй юу? Ингээд намд төрийн шагнал авсан. Энэ хормоноор. Тэгээд хойсоо зохиолын дээд курсд манайхаа явуулж чамааг ганцаараа гэж явуулахгүй. Шийдвэс орсоор нэг мууса картон гэж яриад уншаад байдаг. Тийм учраас шамтаа хамт нэг хүн дагуун хэлмэ орсод мэдхгүй хүн дагуун гэсэн. Чи хэдэ авт явах гинэ. Тэгээд би намтагтай хамт явах. Тэгсэн чинь өдөө юу ярьж байна. Чи үтэ чи саяхан хөгжимч дараагийн чатрын таажин дээр намтгийн 50 насны хийгээ. Чатрын таажин дээр өөрөө чи намтгийн 50 насны үйлчлэгийн арга хэмжээ өдөртөө суужсэн байтэ. Гурван цаг гаруй гайхамшигтай үйлчлэг бол ер нь уран бүтээлийн тайлан үйлчлэг манайд анхудаа хамгийн сайхан болсон намтгийн 50 жилийн үйлчлэг байхад тэгээд намтаг 50 нас хэцэрсэн. Удалцаад хүүшин насны хязгаартай. Намтаг давтгаад авчих цаадах зөвшөөр. Яг чи явахаа бэлдэж байна. Би хашаа яри гэж удаагийн гиси. Хашаа гэдэг нь зөвлөсөн зохиолтой хараад өдөртөх нөхдөд яри гэсэн үг байна та. Тэгээд тончсон чи бэлтгэл удаагаар дуудлаа гэж. Яваад ирсэн чи намтгийг чи зөвшөөрсөн гинэ. Ингээд намтгийгээ дагуулаад 2 жил дээд курс сурчаад буцаад ирсэн. Намтаг 2 жил дээд курсд орсон муутай чи сурч юу атах вэ? Тэгэхдээ манайд бол гадаадын киногаар хартаа. Зөвлөд бол нэгтэй. Бид тэр дандаа гадаадын улсуудын кинонуудыг 2 жил үзсэн. Ирээд үцэг киноноос жагсаалт гаргасан. 200 кино үзсэн. Гадаадын. Тэшээ гадаадын аль болохгүй юм гарч байгаа. 200 кино үзсэн ба. Тэгээд сүүлдээ жилийн үдэд за очоод юу хийх вэ бодъё. Жүжиг үзье. 17 жаад 37 жүжиг үзсэн. Янз бүрийн сэдвтэй жүжиг үзсэн. Гадаадын зөндөө жүжиг үзсэн. Тэр жүжигүүдээс надад бол наадсан байхгүй. Намдаг бол маш их сурсан. Би түрүү хэлсэн намдаг бол маш жижиг чулуугаар маш том чулуу цагтай хөө. Тэр чи юмыг үзэж яхаа. Энийг ингэх ёстой байсан ингэчих. Энийг ингэсэн байна болж байна. Энийг ингэмээр тандаа шүүмжил судалж би энэ бол юм хийвэл яаж юм хийх вэ гэж өөрөө бодож ингэдэг байхгүй. Тэгээд 17 жил 37 жүжиг үзэхэд ирээд намдаг манд 2 жил дээд курсд яаж одоо хүн болсноо үзүүс яаж бодолсноо үзүүсэл дээ. Хамгийн түрүү шинэ байшин гэдэг инээдмийн орчин үеийн сэдвтэй жүжиг үзсэн. Тэгээд тэний ордмагаа юу эцэнтэй яла юу хамгийн сайхан жүжиг нас батлаа бичсэн. Тэгээд курсд сурсан ишнэ гавьяд. Тэгсэн нэг өдөр би яах вэ? Тэгээд орон тооны хүн ирээд ажилдаа орцсон. Нэг өдөр намдаг бол дүүхэл зайд ороод ирлээ. Жижиг дүүхэл зүрхтэй. Ерөөсө хажуугаар нь одоо ирэх Батсүрэ явж таних доогоо. Дүүхэл зайд хажуугаар нь би явж дүүхэл зайд. Тэгээд нэг дүүхэл зайд орж ирээд хаалгаар орж ирээд тэнд ханам уркаш хаа. Утаа хаалгам уркаш хаа. Чи яагаад өөрөөс багсаач? Яг гэж яваад бочи. Намайг миний өмдөж чад. Намайг загинч сайхан мэдээ яг чи.
Sen yaşamışsın. Bak koymasın şu müddetçiğini. Benim bilmem müddetçiğini. Yere işte. Yok adam kızınca. Dalanamın hanım ayık otusta. Soğuk şiddettir. Hayçı şiirinde. Ama dostun için ne var sayfların bulman olmalı. Hamgın koy bulgit. Dadadan dokta hayçı çıkartar. Dadadan buna vakit bir kovuşa donmuş. Tekrar nartoş. Bir de vakit ugulku olacak. Tekrar dönün şarkı lapçız. Hamgın koy hamtıda bulgit. Hayçı mı? Bu hamgın koy bulduktan tartışıca zarmanıyla kod vardı koyup. Te tartışçını da huyende. Bayıcırkın buğular ortayladı. Evet, ondan baktığı için dadamı hemen Üsküdar'ın tuğman değerinde hundu, tuğucun saçtım baştım, bu yemek. Hatta ne otur uçer. Yani yarın gün buğular kalır, ne geliyor da kalır. Ya. İki de sakın alışız baltığa kızım. Hamgın koymadık bak. Bir öyle kıl kaçtı. Daha töre şeyler. Odan oturdan balıklar. Yakıyor. Tetadan hem diktin, irtaktın. Takatın or. Takatın ben kavu hevilçe. Demet amtık beni tevinasını öğretir. İrse. İyi kor, hiç çağır. Bir bastı dolu korun söyler. Bayılacağım, tuhaf. İşte bir bastı kaçı hayır çatıku. Daha ne dörtiyası çaktırın umum ormanı. Bir taktırda boğdu. Evin orman karşısında vurdu. Kalkın olma fata. Köyün açı kişi. Küçüş. Hayır dört ama deyit kursta koyacaksın. Koru dört beni hem dilden ol. Sürükçen. Hem dilden onu götürsün. Yer yankın. Sortucusun. Kişimu. Bana hıcada her koca döşe dondu. Yer öksün götürsün. Ben mağdur hungamı imkan yetişsin. Döşün ondu olan battı döşün. Öyle diyorum hamur kokuna çekeyim bağım. Bir burada ağır. Haşat hamurdan da hamur var, hatta o hamuru arkasın, iyiyim olsun. Elindeki emçi ekşirir. El olan batışı hamur haşet bir. Haşat hamur kokuma. Bir heyecan, basın var yoksa. Hosçı, dokuz da yok. Arsın odan tere. İri. Tere öksünün içinde emnek eğitik zağa. Otukku hamur kokuğun, mağut bayku vardırsın. Ota hamur kokuğundan da bayku. Tevet namdı odan tere. Hem dilden deneyecek evde oturduğun her katırın dava takut keçi vakuyum. Tevet artel varsın tayl var hiç var. Sürük çanın atada bodre sürülse osu örüm geçtik. Ben amtut kod biçi bakuyum. Hayır artel varsın bir şey. Evde oturduğun kendi katırın dava katavadan ayıngan evde uçuştuk. Deli oydu dedi evde oynuyordu. Tema Amerika'da yok. Halmış. Tabii evde uçtuk. En korup bir vasıfta bayılacaktı kız. Nat bayılacaktı. Bayılda. Yine kaman çıkarması. Sen yoktu. Allah'ım beni. Sen yoktu. Dörüp buy. Yellama. Ama da geçiyorum bu işte. Beni kornayıp atkana süre. Yaşıyor mu? Зүгээр. Çikolatası yok. Үгүй зүгээр. Ama herif koydu. Өвөдөр очил. Nereye şey burkuma? Çıkır bak komu. Өвөтөгөө ууцгаад хүрээд ирсэн юм шүү дээ. Koy. Чихэр ахын дөө. Өвөн чихэр өгье. Koy men. Хамирж байгаа бэлэг. El koy. Чихэр Mayra. ингээд аваа. За. El ata. Ata hepsi durga gidiyor.
Haunasa önöteri kurdu kaç kilittik. Yurtta kilittik. Ankara sigarete de hiç babakta da amda şişti. O da kurdu kaç kilittik. Sani şu. Kukte de hiç umutsuz kimsin. O da sigarete hukukçu da öyle harcayız. Abi çok da açacak. Hatta sigara oldu. Yaman herif var. Sigarete harcayız. Bir o saat çıkışlardan gitti. Bu kilittik. 하나씩 약속 딱 써. 핸더가 한 개만 센터 주어줘요. 아니 한 개만 센터 주어줘라 다 주어요. Nereye dışarı bakım? Önce nota duvar uyuyun. Açın sınır, den sınır. Ayrılın tabu gelin humbay. Duvar uyuyun. Uktutega bagarsın. Kata tez olacak, kata bir dolgu var diyemelte. Bagarsın, kata tez. Onu dedim ettik o kata tez. Elimde de kata tez. Ocağı taptığa rengays. Taptığa renk oldu. Mongol hedleri sayın ettim. Kırıklarımızda yattı bakın. O yürü de hele o da avırın, hele hamga demiş. Küsüyor. Oğda baskıda ne kadar da orada dirçiş. Ne kadar yakçar var. Kırgır göç, o yüzden bak. Tekrar o da Edvard karşı Mongollara seviyor, hele küçük var. Ben Kırıklarımda, Mongol hele hamga demiş. O da soğuk demiş, değil. Ekser oğladı, tekrar neydi uğurta bakmış. Tekrar neydi hedil, bir vakit o da arık zamayla nüksun bukundu, şorul çoğan değişti. İkisi bu böyle filmancı vardı, şuur böyle Moğol filmancı vardı koka. Bu tıkıyız. Tanrı etti, o da zaman biçildi, bitti, Üzerimden kadar hiçsiz olacağım için sordu. O şeyli var. Gel canına hoş gideceğim. Gel soğuk için. Bu kadar da. 야봇 바스케 너다. O da bana daha çıktı. Suudun koyun daha çıktı. Heyli hıyat dostçu. Öyle Moğol hezli bayılı var. Yarın aylık için nemat beni burada adık tutka şahsında. 알 네마. Gel diktatörü nemat. 자. Hayırlı dostun kalbi işte. 자. Ben bana böyle dime yetecek. O da işte o diyor. Ben bir sürü koka savaşı. Ben burada yarın aylık için çıkıda dövküsün için. Nogu düştü diye bastırıyor da adık tutka şahsı değil. Tekrar çiğ yetecek. Bir orada yarınlardan bir sürü kaçtık. İlk oğlum, ilk yarım, ilk oyun kattım, ilk bayım. Mağul iler yerdik yarınlardan. Ben bu balda kaçığa bakız. Şimdi yarınlardan adık balda çiğ çalgı, soğuk çalgı, batır çalgı, nemdacı çalgı. Mağulda yarınlardan telişim olunu, şilgik koy, sada satır. Heveler baykuş şu döküş. Hele öyle olacak. Kim yapmakta? Şurada küçük bir, şurada bir işçi vesilde, şurada nomç var. O da ne kadar işçiydi, o sokundan ki. 다 서두인 나도 다 같이 못해서 공시 줄로. Oku, o da bir tette konuşan, yumuşak koyunca yumuş. Doğru sorkayım o sıkıntı. O da söylüyordu. Çektin. Daha o da yanıma yemişti de kaçırdın. Doktor yok. Ne kadar Luşini Şahinasta da kaçtı tuğul get. Dördün batlam kaçtı. Luşin gitken onu çektin korkelden. Orası maksim korku geçiyor. Luşin geçti. Kette de mantırta da hoş baysın. Hadi nasıl varsın?
beş ankattı. Gel mutlaka çürütüyorsun. Boşun derin tesik çıtacaksın. Evet, Lucy'nin erince daha işte daha dördün batınım. Oğul Mongol elde karşı bakmıyorum. Öyle ki Lucy'nin için, kanti Lucy'nçmiş. Lucy'nin erince daha. Mağo'dan geç, ketti sayılı yalnız et. Ketti daha işte arına darık. Tabii dolanmaz bir alır mı da o çantırdan hoşçasın. Telefonun erince daha et. Evet, ketti. Oyun tehlikeli şartta daha işte daha da. Adam ki ketti de muske çıktı. Ketti muske çıktı. Dedekte ketti doktor çıksın. Amerikan Türkleri kötü demekte çıktı onun. Yani burada doktor sakın bir çiçek. Sayı bir hafta sayı hamle söyledi. Odan sokay. Geçine gelmişti, odan sokay. Hatta arası ukuşu da sokay gidiyor. Sokay geçer. Ne varma o işsin. Mağdurduğunu avga gençini şumcusun. Kadını şumcusun. Temur yaptık da Alman bayındırda. Hemen sen bir çiçeğin ha. Kendi odan deli varsa geç. Ne varma o işsin. Basaymıştı hundik. Kendi günç bilirdi. Kendi orta yapan ne zakatçı Norveç'in ait kötü namusu tel. Norveç'in ait kötü yıl zaten olsa o iş çıktı. Ya hadi her şeyi yaptık. İlk sakın ilk sanı bitti. Kendi göre dalcı da yılın sayısı kötü yapan Vietnam bir şey. Sadın kız yani ben doğrumcu bir hani onun zakatı o işin İdi o, çok yemişik, İdi sanın yemişik, İdi aldığım şey yemişik ve ihtimalde. Kendi salon kız, yapan zakatı olsun, neylesin vadatta. Çavukta, aydık tıklayım, kaçarayım. Tilmiş, evine o ışıktan sun götüğünleri karnı, daha sun götü humbayım ben. En kuru, sadece yakınım, yan götü humbayım. En kuru yakınım. Ona mağuşun hezine humbayım, en kuru yakınım. Hedi nere temsil yapacağız. Evet, Novatka'ya dagat, yava daksın yurtta, aydık tıkum. Bu kıyımı da aydımızda tatlıka vardı. Aydı bana darın tükeyin, kep mayı, şıtan tansın. Hem nerede olayım, bayakıtta, herçe vardı gördükçe o, ayağı çoğadık yastayım. Tel bukune yaktı oldu. Darın tekine zakat bitti. Her vardı vakasmış. Tel hatta tekne 5 seyirli kadar da, Mamen dedi görüyor tuğreti oğa. Namla da yurda herik bak. Sen de o işini koyup ettik, bu döşe andı. Setince başta hangi mantığa çıktı, hatta küçük bir çıkmadan küçüğe mi ettik? Mantığa çıktı, hatta yoğurt mu ettik ko? Yoğurt o da ko. Deve küçük ko. Deve baksana bak. O sinemayı sattı. Angli Shakespeare'in hem baktık. Arşivler hoş. Normal sanki yakınmazlar. 7. vata kalktı çok ama. Arşiv mettik o hukukti. Ne hem bak. Aşçı çıktı. Çıktı. O iş gitti. Şu vakayım. Dayağı soğuk. Ne hem baktık elgöde yatıkta. Shakespeare'in koçundan cüttü. Ne diyecekler? Çıkmak istersin. Tegateri naim bahçe düştü, yol meneydi. Orası da en kötü hem tülsevsi var. Tamam, bari ne vakti bir tamam bu, tempom. Tegateri doğru, o da gelmeyin gelişiyor kötü vakit. Doğru, tümüren gelgit sası, hamgadılıkta. Naim bak, ne vakti koçu cüttü şeyleri bir çıkacağız, bak işte açıdan. İşte o işi okulu çıkıyor ama ya. Bak anne çocuk küçük nerede kısa. Dersin orada gittin. De kurdun orada biçim.
3 улсын түүх, Улаан насрын зөв, жимпмэ бичигэнтэй уншгаа. Дахиад номын сайн сууна. Тэр жимпмэ бичигч нь Монгол хэл дээр байгаа шүү дээ. Эрдэнэ бомбон дэх лишиг зэдэг гэсэн нэртэй орон Монгол хэл дээр байгаа. Тасчир гэдэг хүний орчууд. Ихсэн. Тэр бол хятадын Хятад улсад энэ хайр дурлалын явдал 5000 жилийн дотор яаж хөгжиж ирснийг үзүүлсэн. Нэг нөхөр амлалтад 6 авгатаас суусан нэг нөхрийн явдал байгаа. Гэхдээ тэр хайр сэтгэлээс гадна хүний одоо заан чанар хайртайсаа муурам тэр байгаль энтрийг ойлгох тадар жимпүмэ бичгийг уншиж хятад хүний болоод ер ном уншсан гэж тоолохгүй ш. Гадаад бүх орнд энэ тохиолж орчуулагд. Тэгвэл барахгүй 8 дугаар богд орчуулгаж уншижсэн байна. Тэгээд тэний дээр заавал унших. Эрдэнэ бомбонтх лишиг зэдэг гэж байгаа. Уг нь бол жимпүмэ бичиг гэж гэдэг нэрээр байвал зүгээр байгаа юм л да. Тэгээд лишиг гэж бас зэдэг байхгүй. Зэдэг маягтай болчиход байгаа юм. Тэгээд мэдхгүй тасчирн гол юу бодож тэгж нэр өгсөн. Нэрэн дээр би жаахан гайхаад байж. Гэхдээ сайхан орчуулган сайхан. Би бол тэр баяа үжиггүй, тансхад үжиггүй, угаасаа ядуу 10 хэдэн хүүхдүүдсэн айлээ би ядуу, хамгийн ядуу, ер нь ядуу чигээр өсдөг. Би тансхад чижээж үжиг, баяа цацхад хэдэж яваагүй. Надад санч өсөх 3 костюм байх. Манай таны хотдаг бол ороод үтээрээ, диван байх. Их гой кэрээс мөрөөс байхгүй. Одоо энэ хэн харсан нөгөө бичгээ дөрүүлж шилээтэй. Тэндээ нөгөө багтаа сууж юм бичдэг. Тийм байна. Угаасаа тансгад цараг өмчөд яах юм? Намайг ядуу хоосон явуулах гэхэд хэн надад хэн надад хомдох юм? Ийм одоо таны ярьснаар одоо нэг мөнгө харсан, ашиг харсан хүн чанар гэж чинь байхгүй болчихоо. Чи надаас улс төр асуугаад байгаа юу? Би улс төр биш хүн чанарын талаар. Улс төр гэсэн үгний би намдгийн нээчих маа санагдаад байсан. Улс төр мэдэхгүй би. Хоёр янзын урих байдгийг мэдээ. Нэг нь усны эргүүлэг. Усны эргүүлгэнд орсон хүн амтан багтаад амьд гарахгүй үхэж та. Нөгөөх нь улс төрийн эргүүлэг. Улс төрийн эргүүлгэнд орсон улсууд тэрнээс гарах гэж байхгүй мөн. Одоо энэ улсын ордын гишүүн байгаад гишүүнээс гарчихсан тэр гүндэдаач гэн тэр нөгөө боингийн жагаач гэн тэр энка ёоны эрдэнэ бач гэн тэгээд одоо их ордын гишүүнээс босгоцсон зөндөө улсуудаа тэр чинь бацаад их ордод орох гэж гомож үүдээ үжижээ. Тэгээд орж чадахгүй бай. Тэгээд улс төрийн эргүүлэг гэдэг их хэцүү юм байдаг шиг бай. Би тэднийг үзээгүй болохоор тэнд нэг сэтгэл зовдгоо. Нэг хоёрдугаар тэр эргүүлгэнд орчаагүй тэр хол яваад байд. Хүн бол ерөөсөө хэрэггүй юм уу? Хороо хошоо дүрж явах хэрэг байхгүй. Это хов, жив, маргаан эрхэ зэрэг хавьяа шагнад нэр төр тэр тухай бодох хэрэг баг. Юу хийх гэж өөрөө бодож байгаа юм. Юу сурах гэж зорж байгаа. Явандаа ямар хүн болох гэж байгаа. Тэрэндээ тэр бордор хүндээ баялаад тэрнийг хийгээд тэгж байтал чи нэг өдөр тэр алдар хавьяа тэр нэр хонд тэр шагнад урамсал чи нэг өдөр хүрээд ирнэ. Ирэх вахтан заавал тэнийг авах гэж чунаад байх хэрэг юу вэ? Өөртөө хэрэг баг. Тэр бол энэ тохиолдолд дотор тэр юмнаас зайш хол ганцаараа амжсан учраас одоо идүү өндөр насаж яваа байх гэж боддог. Миний үеийн Монголын шинжлэх ухааны соёл урлаг удлаг тохиолдолд ирдэг. Миний үеийн бүх хүмүүс бүгд байх. Бүгд Монголынхаа орнд явчих. Тэгээд би ганцаараа үлдчихсэн. Тэгээд одоо үхэх чинь намайг гэрдэг авахгүй бай.
Сайхан өвөө хөрөө. Яахан болоогүй шүү дээ. Хаа байсан? Одоо туу наслаа шүү дээ. Тэр туу нас гэдэг бол тэр чи боцоо. Насыг өгшөөд хүүхэд нохоо тоог болоод ингээд явж гоё гэж юу шившгэл бай. Хүүхдээ цогтуулаад хүнээ хөтлөөлөө үгүй чи хэмбэгэд өгөөл айн юу гэнэ чи ингээд явж гоё байна гэж юу шившгэл бай. Ярьж эртгээ явах гэж. Буруу юу? Буруу. Тантай ингээ уулзаж сууж байгаа сайхан байгаа шүү дээ. Таны үгийг сонсно гэдэг сайхан шүү дээ. Сайн явах санааных сайхан явах заяаных гэж Монгол үг байдаг. Чи ямар явах нь бол ганцхан чиний өөрөө шалтгаан. Чиний аваас шалтгаангүй, ээжээс шалтгаангүй, нөхрөөс чи шалтгаан гэхгүй. Ганцхан өөрөөсөө шалтгаан. Өөрийгөө авчаа. Өөртөө бахад. Цатаа хаад итгэж өгөхгүй. Хэрэгтэй итгэж өгөхгүй юу. Уу цаатад олж үгүй дуугаар шилж үер болтол байна. Үер болтол шилж овоо болтол байна гэдэг чи баяр унтад явах юм уу? Яаж явах юм? За хада бүх юм хай эрүүл мэндийг хүртэл анхаарах хэрэгтэй. Өөрт чинь байхгүй нэг гадар өвддөг болно. Тэнийг даар нарах юм заахгүй. Удаашгүй манай монголчууд их хэнихгүй тэгж ягаад өвснэг өндрөөж чад эмчид очиж өөрийгөө тушаадаг намайг авар тэгдэггүй юм. Өөртөө тэнийг юм мэдгэж байгаа бол тэр мэднийг нэмж даар ноцгой. Даар тэнийг нам зах гэлтэй. Тэгэхгүй яжаа даар чирчээ хой эмч буруу байхгүй өөрийн чинь буруу байхгүй. Энэ мэдээж эрүүл мэндтэй хүртэл эхний алхам хийж эхний алхам эрүүл мэнд шүү. Эрүүл мэнд ямар хатан жил наадам үцэний гэдэг юу гэдэг шиг эрүүл мэнд байвал юу ч бүтэн яаж хайр дурдж бодно. Эрүүл мэнд биш үү яах. Үгүй. Тэгээ өөрийгөө жадатна уусан баг. Тэгээд өөрийгөө жадат хүнд гэж бодчих. Архио вэята задутай хуусал одоо хэрнээ пивотго архиотго шимэг архиотго зөвөр цагаана хэвчээ бодоод чаг цогтөг болсон. Одоо цоггүй гэж цоггүй би хожигч. Тэгээд жишээ нөө тавчаа тэгээд сайхан ном байна л да. Тэгээд тийм дөндөө юу Монгол мэдээ. Монгол хэлээ мэдээ. Монгол сайхан найруулгатай бичиж сурах. Монгол хайнаас часан энэ Монгол юмаа гэж ингэж сурах гэвэл дамжин сургууль. Өөрөөр бага дамжин сургууль таван бат. Эга эрдэнтэн зохиолч тажагийн чэдүү эмгчгээ таван батгаас. Одоо ингээд дамжин сургууль эргээд уйштай хамт гайхаа. Бордэж нөөшлөө, алтан гацэн нөөшлөө, одоо зөвхөн тэр онцгийн эрдэм шинжилгээний сонирхсан тэр юмнуудын нөөшлөө, гомон гайхалтай юм. Би бол одоо дамжин сургуулиуд унш. Би одоо дамжин сургуулиас яхаа гадтай юм уншдаг л да. Тэгтээ би дамжин сургууль уншихгүй өдөр над байхгүй. За нэг өдөр нэг жоохон юм ихтэй уншив. Тэгээд хэл найруулга их монгол хэл маяг тэднийг өөрөг цаанаа нэг тийм юу. Яагаад ясаас хусаад ажиллахгүй монгол хэл шинж. Хандаа би монгол хоо гэдэг чинь харуулж чадчихсан. Тэгээд сайхан зохиол байна л да. Яруу найргахад цоодол нэг маягтай бадалч нэг маягтай жоохон няма нэг маягтай хавгсөр нэг сүрэнчив нэг эдний яруу найраг байна л да. Сайхан гэдэг үгээсгийн арга байхгүй том яруу найрагч уншил хэрэгтэй. Гэхдээ дамжин сургуулийн таван батд тавьчихад тэр тавыг бүгдээ уншсан байхад би Монгол хөнгө чийж зохиход яахад болно.
Баярлалаа.